За та бүхэнд энэ хүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Самд хараад мэдчилж байна. За та хэдтэйгээ ойрт уулзсангүй маш удаан хугацааны дараа бичлэг хийж байна. Бид бүгдийн амьдрал бүгдээр нэгэн асуудлууд байдаг. За түүнтэй адилхан миний амьдралд ч гэсэн болцсондоо олон асуудлууд байгаа. За тэгээд бичлэг хийх завдалгүй байсаар байгаад өнөөдрийн сайхан өдөр бичлэг хийж байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээр хамгийн гоё нь би энэ гоё байгаль бичлэг хийж байгаа. Энэ гоё усны чимээтэй, жоохон чимээтэй байж магадгүй. Гэхдээ энэ бол ийм гоё усны чимээ байгаа. За тэгээд маш гоё нар туссан модон донд байгаль донд та бүхэнд энэ гоё байгалаас энерги түгэх гээд би өнөөдөр бичлэгээ уулан дээр байгаль дээр гарч ирээд хийж байна. За тэгээд одоо асуудалгүй хаалтгүй амьдралгүй одоо амьдралд нь ямар нэгэн асуудал хаалтгүй хүн гэж байхгүй. Тэгээд бид бүгдийн амьдралд бүгдээрэнд нь л ямарваа нэгэн асуудлууд байна тийм үү. Тэгэхээр өнөөдрийн бичлэг болохоор ямар нэгэн одоо энэ ийм утгатай бичлэг шүү. Энийн хариулт нь энэ шүү. Гэхээс илүү таны амьдралд ямар хаалт байна вэ? Та юун дээр илүү анхаарах ёстой вэ гэсэн зөвлөгөө маркийн бичлэг байгаа. Тэгэхээр та бүгд энэ бичлэгтэйгээ хамт байгаарай. За тэгээд нэг зүйлийг сануулж хэлмээр байна. Би өнөөдөр ийм гоё нэрэг түгээхтэй, ийм гоё байгальд бичлэг хийж байгаа болохоор манайхаа ямарваа нэгэн сүрэг сэтгэлдлийг би хүлээж авахгүй. Та нарт зориулаад би ингээд микрофон ингээл бичлэг хийх шаардлагатай бүхэл юмудаа би дэшээ бүгдийг үүрээд та нартай зориулаад гарч ирсэн юм аа. Тэгэхээр амар яриач нуршуу байна ч юм уу иймэрхүү комментиг би хүлээж авахгүй. Яагаад гэвэл би өөрийнхөө мэдрэмж өөрийнхөө хүмүүст ямар мессежийг хүргэмээр байгаа нь тухайн үед надад ямар одоо мессежүүд орж ирж байгаа нь тэр болгоныг би илгээх та бүхэндээ түгээх учраас ямарваа нэгэн одоо юм сүрэг сэтгэлдлүүдийг би хүлээж авахгүй. Энэ бол зөвхөн эерэг орон зай гэдгийг би дахин сануулмаар байна. Тэгэхээр та хэд маань аль болох сонсохыг хүссэн мессежээ өөрт чинь зориулагдж байгаа юм шиг санагдаж байгаа бол сайхан хүлээгээд ав. Өөрт нь хамгийн тусаж байгаа тэр үгсүүдийг юу хэлхийг би зориод ойлгоод байгаа нь тэр зүйлсийг хүлээж авах хэрэгтэй байна. Тэртээ тэргүй гадуур одоо зөндөө л олон стресстэй асуудлууд байна шүү дээ. Тэгэхээр энэ гоё эерэг орон зай ямарваа нэгэн стрессийг агуулмааргүй байна. Тийм учраас та хэд маань ойлгоорой. Тэгээд бас зарим нэг санаагаа хэлэх гээд үгээ эвлүүлэх гээд нэг жоохон төвдрээд гацаад ах тохиолдлууд байж магадгүй. Гэхдээ тэрийг та хэд маань бас айгүй ойлгох хэрэгтэй. Дотроос өгж байгаа тэр дуудлага мессеж нь яг юу вэ гэдгийг эвлүүлж хэлгээд л нэг төвдөрч тагдраад гацах тохиолдлууд байдаг шүү. Хамгийн чухал нь өөртөө тохирж байгаа тэр гой сайхан таалагдж байгаа мессежүүдийг өөрсдийг танд сэргээх тэр гой үгсүүдийг л тэр гой одоо мессежүүдийг л хүлээж аваарай гэж би уриалмаар байна. За тэгээд энэ гой байгаль та нартайгаа бичлэгээ хийх гээд ингээд бүх юмаа бэлтцсэн байна. Тэгэхээр та хэд маань сайхан хүлээгээд аваарай. За энэ тэгээд бас ямар ч одоо сүлжээгүй газар бичлэг хийж байгаа учраас бас илүү та бүгдтэй мессежээ тодорхой гоё хүргэх байхаа гэж бодоод ингээд сайхан байгальд ирчихсэн байна. Байгаль гэдэг бол бидний салшгүй нэг хэсэг. Бид нар хүн төрөлхтөн байгаль төрж өссөн байгалаас маш гоё энерги авдаг учраас та бүгдийгээ бас богд ууландаа ч юм уу богд уул руу явах боломжгүй болвол ямарваа нэгэн байгалд үргэлж ойр байгаарай. Гоё мод тэврээд байгалд алхаад энэ ус голын чимээ сонсоод гоё мэдрэмжүүдийг мэдрээрээ энерги гоё сэргээгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд энэ гоё үнэр энэ гоё байгалийн чимээ энэ ус гол горх мод энэ наад тэнгэр
дэлхий гэд бүх зүйлийг сайхан хайрлцгаая. Тэгээ бид бүгдээрээ бас бинийгээ маш гоё хайрлцгаая. За ингээд групп сонголтынхаа хэсэг дээр уулзцгаая. За манайхаа групп сонголтынхаа хэсэг тавтай морил групп сонгох хэсэг дээр манай 1-р группийнхан Ace of Cups гэдэг хүзрнээ сонголтоо хийн. Хүзрээ сайн хараад аваарай. За 2-р группийнхан маань болохоор Eight of Wands гэдэг хүзрнээ сонголтоо хийн. За тэгэхээр та хэд маань сайн хараад аваарай. За манай 3-р группийнхан бол The Lovers гэдэг хүзрнээ сонголтоо хийнэ. Сайн хараад энэ араа зүгийн нисэж чинь ямар хөөрхөн юм бэ? Тэр зүгийг хараа. За тэгээ та хэд маань групп сонголтоо сайхан хийгээд ав. Тэгээд хэдүүлээ тухайн группүүд дээр нь уулзцгаая. За манай 1-р группийнхан маань уншлагатай тавтай морил. За манай 1-р группийнхан Ace of Cups гэдэг хүзрээ сонголтоо хийсэн байгаа. За ерөнхийдөө бол энергийн хувьд манай 1-р группийнхан нэлээд нэг юм одоо энергийн шалгалт хэсэг явагдаж байгаа байхгүй юу. За тэгэхээр манай 1-р группийнхан илүү их юм шинэ эхлэлийг хүсэж байгаа ийм энерги дээр байна гэж харагдчихээн. За ерөнхийдөө бол шинэ эхлэл эсвэл ямарваа нэгэн шинэ зүйл эхлүүлмээр байгаа боловч дотроо ингээ өөрөөгөө барьсан байгаа энерги байгаа даа. За энэ нь илүү одоо 8-ын сэлэм гэдэг хүзэр дээр харагдаж байгаа. За ерөнхийдөө бол манай 1-р группийнхан дээр 8-ын сэлэм, 8-ын зоос, The Fool гэдэг хүзрүүд маань гарч ирсэн. За тэгэхээр ялцчихгүй манай 1-р группийнхан бас 8-ын тоо их гарч ирж байна. Тэгэхээр 8-р сар төрсөн эсвэл 8 гэдэг цаг их харж байгаа, 18 гэдэг цаг их харж байгаа хүмүүс байна. За тэгээд 8-ын сэлэм гараад ирчихсэн байгаа учраас илүү яг нэг юм амьдралдаа ямарваа нэгэн зүйлийг шинээр эхлүүлмээр байгаа боловч ингээд нэг өөрөөгөө ингээд хүлцэн байгаа юм энерги байгаа байхгүй юу. За тэгэхээр хэдүүлээ цаашаага илүү сайхан гүнзгий задлаад ярьцгаая. За ер нь манай 1-р группийнхан одоо нэг юм отоо байгаа энерги нь шүү дээ. Нэг юм 8-ын сэлэм дээр юу гэж харагдаад байгаа юм гэхээр ингээд нэг юм би яг яахаа мэдэхгүй байна ч юм уу те би ингээд жоохон гаццсан байна гэсэн энерги ажиглагдаад байгаа байхгүй юу те ингээд нэг юм яг яахаа мэдэхгүй байгаа эсвэл ямарваа нэгэн зүйлд ингээд гаццсан төөрцөн те би эндээс яаж гарах уу ч юм уу амьдралын ямар ч үе шат ажил карьер хайр дурлал юу ч гэж магадгүй те ингээд нэг юм сонголтгүй болсон ч юм шиг те дотроо тэгж мэдэрж байгаа хүмүүс байна. Гэхдээ ингээд энэ бас нэг юм та хэд нэг юм айгүй юм айдастай эргэлзээний дунд байгаа надад л гэж харагдаж байна. Ингээд гадна талд бүр ингээд амьдрал чинь бүр болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй байгаа гэхээсээ илүү дотор талаасаа айгүй гаццсан байгаа энерги байгаа байхгүй юу? Эсвэл өмнө нь ямарваа нэгэн айдас те хэцүү зүйлийг туулаад ч юм уу гацчихсан. Яг л тийм энергитэй байгаа гэсэн үг. Гаднаас ямар нэгэн бас одоо бүр ингээм амьдрал чинь дууссан штэ боломж байхгүй штэ гэдэг юм бол харагдахгүй байна л гэсэн үг. За энэгээр ингээ сайхан шувуу нисэж гин та хэдэд сонсогдож байгаа байх. За тэгээд 8-ын зоос гарч ирж байна. Та хэд маань бас айгүй юм зүгээр суудаг хүмүүс биш байна. Айгүй юм ажил хөдөлмөр эрхэлдэг ч юм айгүй юм хичээнгүй. Зорьсон юм аа яг ингэж хөдөлмөрлөж шат дараатаа ингэж хийчээж биелүүлдэг хүмүүс байна л да. Одоо энэ зурган дээр харагдана. Яг ингээд зоос үйлдвэрлээд байгаа ч юм шиг тий. За тэгэхээр бас одоо өөртөө айгүй хөдөлмөрлөж хичээдэг. Гэхдээ одоо бас амьдрал нь ингээд ажиллаад ч юм уу ингээд тухайн талбартаа ингээд яг юм хичээгээд явж байгаа ч юм уу тий.
өөрийгөө сайжруулах гад үр дүнээ анхаарч байгаа ч юм уу мэдхгүй одоо турыг гэж бодсон бол турхаагаан төлөө алхаж байгаа мөнгө олъё гэж бодсон бол мөнгө олохын төлөө хөдөлмөрлөж байгаа ч юм уу тийм ийм одоо хайр дурлалын харилцаан дээр харилцаагаа зөвөр авч явахыг хүсэж байгаа бол яг харилцаанд өөрөө хичээж байгаа ч юм уу ийм төр зурагтай байгаад байгаа байхгүй та хэдийн маань нэрэг за тэгээд та бас өөртөө би хинээс ч юунаас ч гоохгүй би өөрөөрөө л хичээх ёстой тэгээ би өөрөөрөө л авч явах ёстой гэдэг айгүй юм бие даасан хүмүүс байна жоохон хүчтэй яг хөдөлмөрлөдөг юм хүмүүс байна гэж харагдаж байна. За тэгээд default гарч ирсэн гин тэнэг карт за ялцчихгүй бас сайхан сэтгэлтэй гинүү хүмүүс байна. За дээрэс нь default бас дан ганц гин тэнэг гэдэг утгыг илтгэхгүй одоо амьдралд юм гоё шин амьдралыг гоё шинээр эхлүүлэх те одоо ингээд гоё юм гал энергитэй гинэн тэнэг юу ч бодохгүй юм зөрөгтэй ийм баймаар байгаа ч юм уу ийм үеийг амар илтгэхэд байна л да. Тэгэхээр одоо энэ default маань Ace of Cups-тай oops sorry манайхаа би энэ утсаа тогтоосон ч ингээ унаад байгаа. За тэгээд ялцчихгүй Ace of Cups-тай default карт маань гараад ирэхээр та хэд маань ялцчихгүй л амьдралд нэг юм ямар нэгэн зүйлийг айгүй их шинээр эхлүүлмээр байгаа тий ийм энергитэй байна гэж харагдаж байна. Одоо бүх зүйлийг шинээр эхлүүлмээр байгаа. Хаяад ингээ өөр улс орн руу явмаар байгаа ч юм шиг те эсвэл шинэ ажилд ормоор байгаа ч юм шиг иймэрхүү хүмүүс байна. Одоогийн байгаа энерги ингээд ажил нэг өөр салбарт ажиллаж исэн бол өөр салбар руу шилжиж ажилламаар байгаа ч юм уу те ингээд нэг юм өөр юм хиймээр байгаа. Одоо байгаагаас нэлээд уйдцсан байгаа ийм энерги байна. За манай нэгдүгээр группийн зан аашийн хувьд нь штэ. Дотроо айгүйх боддог төрлийн хүмүүс байна. Айгүй юм overthink хийдэг. Тэ overthink хийдэг. За тэгээд айгүй юм одоо perfect байхаг хүсдэг. Одоо төгс байхаг хүсдэг. Мөр өөртөө айгүй өндөр шаардлага тавьчихдаг. Тэгэл тэрэндээ би ийм байх хэвээр тэ би одоо өглөө босно гэд хэлсэн бол би өглөө босч чадахгүй бол тэгээ өөртөө урам хугардаг ч юм уу те нэг иймэрхүү төрлийн хүмүүс байна. Юмыг ингээд айгүй төгс хийх гээд яс суучдаг. За дээрэс нь манай нэгдүгээр группийнхан айгүй юм ажил карьерийн тал дээр айгүй юм яг юмыг ингэж боловсруулж яг ингэж яс хийж суудаг хөдөлмөрч төрлийн хүмүүс байна гэж түрүү хэлсэндээ. За айгүй эрсдлэг тооцоолдог хүмүүс байна. Эрсдлэг тооцоолдог юмыг айгүйх ингэж боддог те ингээд нэг юм хаширлаад байдаг юм шиг хэрнээ бас ингэж юмсыг айгүйх ингэж заримдаа шинээр эхлүүлмээр гоё шинэ орчинд очимоор юм санагдаад байдаг хүмүүс бас байна. Одоо эрсдлээс айдаг хэрнээсээ ингээд бас заримдаа гинт ингээл бүх зүйлийг гоё шинээр эхлүүлчихмэр ч юм шиг санагддаг. За ер нь бол хайр ч юм уу те юм амьдралын утга учир руу айгүйх тэмүүлдэг төрлийн хүмүүс байна. За тэр нь надаа ерөнхийдөө Ace of Cups дээр илүү тод харагдаж байгаа гэсэн үг. Тэ та хэд маань айгүй юм одоо шин зүйлсийг те ингээд одоо юу гэдэг чинь хүсдэг. Айгүй одоо ч амьдралдаа ингээд айгүй шин зүйлсийг хүсэж байгаа ч юм би ч магадгүй л те би энийг ингээд хийчмээрээ энийг ингээд өөрчилчмөр байна гэж бодож байгаа хэрнээ тэгэж өөрчилж чадахгүй байгаа. Тэ хуучиндаа уягдаад байгаа ч юм шиг байгаа. Ийм энерги бас айгүй ажиглагдаад байгаа байхгүй юу? За тэгээд манай нэгдүгээр группийн ордны хувьд эхрийн ордныхон байх магадaltaй байна. Охины ордныхон байх магадaltaй байна. Арслангийн ордныхон байх магадaltaй байна, тэ. За ерөнхийдөө бол мэлхий хилэнц одоо юм ус ордууд тэ мэлхий хилэнц загас юм ус ордууд бас айгүй төлхөө мэдрэгдэж байна. За дээрэс нь бас жинлүүр ихэр хумх тэ иймэрхүү ордууд бас мэдрэгдэж байна.
За тэгээд орд нь ер нь яг ямар хамаа ах вэ? Бүгдээрээ яг ингээл мэдэрж байгаа зүйлс амьдралд нь тохиолдож байгаа зүйлс бол таарч ивэл мөн гэж үзэж болно. За тэгэхээр амьдралын хувьд манай 1-р группийнхан одоо нэг цикл дуусаад ингээд шинэ цикл руу орох гэж байгаа юм шиг яг нэг тэр амьдралын цаг дээр байгаа завсрын үе дээр явж байгаа ийм энергитэй байна шүү амьдрал нь ингэж харагдаж байна. За ингээд групп сонгох хэсэг маань таарсан болвол дараачихаа хэдүүлээ асуулт руугаа орцгоё. За манай 1-р группийнхний амьдралд одоо ямархуу асуудлууд тулгараад байна вэ гэдэг асуулт дээр хоёрын аяг гэдэг хүзэр гарч ирсэн. За ерөөхдөө хоёрын аягаас надад юу гэж мэдрэгдэж байгаа юм бэ гэхээр нэг юм хайр дурлалын харилцаа жоохон асуудалтай байна уу да гэж харагдаж байна. Хайр дурлалын харилцаа, гэр бүлийн харилцаа, ерөөхдөө хоёрын аяг бол өөрөө харилцаа гэлтэгч идэг, холбоо гэлтэгч идэг карт байхгүй юу? Тэгэхээр эндээс надад юу харагдаад байгаа юм гэхээр хайр дурлалын харилцаан дээр нэлээд асуудалтай байж магадгүй, эсвэл гэр бүл хосын харилцаа үгүй юмаа гэхэд одоо ганц бие хүмүүс юмаа гэхэд нэг юм ажлын хамтрагч ч юм уу те яг ингээ гол ойлголцдог байсан хүмүүстайгаа эсвэл яг юм өөрийн дотн энэ яг л миний найз гэж боддог байсан хүнтэйгээ ч юм уу нэг юм харилцааны асуудалтай байна гэж айгүй харагдаад байгаа байхгүй юу? Тэ? Хоёрын аяг бол өөрөө яг нөгөө харилцаа гэлтэгдэг болохоор энэ ойрын хугацаанд ч юм уу те энэ бичлэгийг үзэж байгаа яг энэ цаг үед тань тулгарч байгаа асуудал бол яг юм цэвэр харилцаа холбоотой асуудал. За эндээс бас юу ямар мессеж орж ирээд байгаа юм гэхээр үнэхээр хосууд байгаа бол за ингээд та өөрөө дотроо юу гэж мэдрээд байгаа юм гэхээр би одоо ингээд асуудалтай байгаа ч гэсэндээ би энэ хүнээс ингээд холдоод салаад явчих ч үнэхээр чадахгүй байна. Намайг нэг юм бариад байна ч юм уу те бит хоёрын харилцаа ямар нэгэн байдлаар нэг юм утгатай байна. Эсвэл бит хоёрын нэг юм холбоотой байна ч юм уу. Нэг юм бодол байна. Тэ тэрийг өөрөө ингээд мэдрээд байгаа тэ тэгэл яг цаашаага за энийг нэг тийш нь болгоё ч юм уу эвлэрээ эсвэл бүр салаад явчих гэхээр ингээд нэг юм тэглээд ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй байгаа ч юм шиг за ийм мессежүүд айгүй орж ирж байна тэ би энэ хүнтэй ингээд байхаа хүсэж байдаг найзуудын хувьд ч гэсэн яг ялгаагүй гэсэн үг тэ ууг нь бит хоёр ч айгүй дажгүй ойлголцдог шүү дээ гэхдээ болохгүй байна ч юм уу тэ нэг ийм харилцааны асуудлууд орж ирж байна. Нэг юм хүлээлтэн дунд орсон ч юм шиг. Нэг сайжрахаа хүлээгээд байгаа ч юм шиг, эсвэл салхаа хүлээгээд байгаа ч юм шиг тий. Яг ямар гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ энд ямар нэгэн харилцааны асуудал байна. За энэ харилцааны асуудлаас болоод танд өөрт чинь яг ингээд нөгөө энэ асуудлаас болоод нэг юм амьдралчин гацсан ч юм шиг бас харагдаад байна гэсэн үг. Тэ энэ асуудлыг шийдэхгүй бол урагшаа авч чадахгүй байгаа ч юм шиг нэг ийм мэдрэмж байна. За тэгээд 401 гарч ирсэн. За ерөнхийдөө бол гал хүзэр байдаг байгаа. Тэгээд ялцчихгүй манай 1-р группийнхан нэг юм одоо амьдралын галаа алдсан ч юм шиг нэг юм асуудал байгаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол энэ нэг юм аз жаргал, баяр хөөр, гэр бүл ч юм уу нэг юм эсвэл дөрвийн тоо ерөнхийдөө бол өөрөө нэг юм одоо доктортой байдлыг илтгэдэг. Энэ нэг юм доктортой байдал ганхаад байгаа энерги байна л да. Тэр доктортой байдлыг юунаас болж ганхаад байгаа юм те. Нэг юм тайван байж чадахгүй шүү дээ. Эсвэл ингээд өмнөх шигээ ч юм уу амар галтаа цогтой ирчдэг хүчтэй байдаг гэсэн бол тийм байхгүй нэ гэж харагдаад байгаа байхгүй шүү дээ. Тэ. Одоо айгүй олон зүйл дээр салгартаад байна. Айгүй олон зүйлийг бодоод байна. Эсвэл зарим зүйл дээр айгүй санаа зовнилтой байна. Ажил карьерийн хувьд те би ингээл амар олон жил зүтгэсэн энийг авч явах гэж би те энэ амжилтанд хүрэх гэж явсан. Тэ тэгтэл энэ яагаад юм би одоо ингээд бууж өгч болохгүй ч юм уу. Нэг юм байдал ажил карьерийн хувьд за гэр бүлийн хувьд ч юм уу те би хүүхдүүдэд бодох хэрэгтэй байна. Нөхрөө эхнэрээ би бодох хэрэгтэй байна ч юм уу те ингээд нэг юм амар юм би одоо доктортой байх ёстой
Гэхдээ надад миний амьдрал доктортой байх юм боломжгүй асуудалтай байна гэдэг юм энерги байгаад байгаа байхгүй юу? Заавал одоо салгалт гэх юм цаашаа нэг юм яг юм шалгууртай цаг үед байдаг шүү дээ. Нэг тэр цаг үеийг туулж байгаа. Энэ өөрөө таны амьдрал нэг юм докторгүй байгаа юм шиг байгаа нь өөрөө нэг юм асуудал болоод байна гэж гарч ирж байна л та. За юм байна. За тэгээд Hierophant гарч ирсэн. Амар юм өөрийгөө бодхоосоо илүү бусдын төлөө байгаад байгаа юм шиг амар ажиглагдаад байна л да. Би бусдад буруу ойлголт төрүүлэхгүй ч юм уу те. Би одоо эхнэр бол би сайхнэр байх хэвээр. Би сайн ээж байх хэвээр. Би сайн ажилтан байх хэвээр. Яг юу гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ ингээд нэг юм би нэгэн талын зүйлийг сонгоцсон бол би эцээ хүртэл явах ёстой гэдэг юм бодол байгаа харагдаад байна л да. Уг нь та хэд маань нэг юм би ингээд өөрөөр амьдрмаар байна. Би өөрийнхөө ингээд амар гоё галтаа цогтой тэг бүх зүйлийг ингээд шинээр эхлүүлмээр байна гэсэн бодлоод байсан боловч ингээд нэг юм яг өөрийнхөө төлөө өөрийнхөө хийх гэсэн хүсэж байгаа зүйлийг хийж чадахгүй байна. Тэрэн дээр айгүй том асуудал байна гэж харагдаж байна. Эсвэл хүүхдүүдийнхээ төлөө айгүй завгүй байгаа, хүүхдээ өсгөх завгүй байгаа. Тэ? Нөхөр асуудалтай байгаа. Нөхрийнхөө асуудлыг дустал би хичээх ёстой завгүй байгаа ч юм уу тийм ингээд нэг юм бусдын асуудлын төлөө өөрийгөө золиослоод байгаа харагдаад байгаа байхгүй юу? Асуудлууд нь. Ер нь бол манай нэгдүгээр группийнхан хайртай хүнтэйгээ хостойгоо асуудалтай байгаа ч гэсэндээ салж явж чадахгүй байна. Ийм энерги байна. Хамт байлаа ч гэсэндээ аз жаргалтай байх уу ч юм уу тий ингээд нэг юм айгүй их бодол дунд байна. Зарим нь ингээд би энэ хүнтэй суух хэрэгтэй эсвэл ингээд цаашаа үр хөвгтэй бодох хэрэгтэй ч юм уу тий ямар ч ингээд нэг л олон их л юм асуудлуудын дунд байгаад байна гэж харагдаад байна. Одоо зарим нь магадгүй эцэг гэхийнхаа хүслэрч ч юм уу тий зарим нь магадгүй найзуудынхаа хүслэрч байж магадгүй л тий. Одоо эцэг гэх чинь чи юм байх хэвээр ийм байвал сайн хүүхэд ч юм уу ингээд хэлсэн бол би ийм байх хэвээр би энэ үгийг зөрчиж болохгүй ч юм уу тий нэг юм амар юм хүмүүсийн зөвшөөрлийг хүлээгээд одоо ямар нэгэн баталгаа хий нэгнээс хайгаад өөрийгөө батлах гад байгаа ийм энерги байна гэж харагдаж байна. За ер нь бол иймэрхүү байна. Бусад хүмүүсийг гомдоочих үү те бусдаас би ийм үйлдэл хийгээд бусад хүмүүсийг гомдоочих үү гэдэг ийм энерги бас айгүй тод байна гэж харагдаж байна энэ уншлагаар. За тэгэхээр би нэгдүгээр группийнхандаа зөвлөгөө авч өгч байна. За зөвлөгөөн дээр юу байгаа вэ гэхээр 5 зас гарч ирсэн. Нэг юм би ганцаараа л давнаа. Надад туслах хүн байхгүй, тий намайг ойлгох хүн байхгүй. Энийг хөтө би өөрөө л зохицуулах хэрэгтэй ч юм уу. Амар ингэж бодоод байна. Манай нэгдүгээр группийнхан. Ер нь бол эргэн тойронд чинь тусламж байхгүй биш заа юу. Та ерөөсөл тусламжийг олж харахгүй байна. Эсвэл тэр тусламжийг авахасаа татгалзаад байна. Дээрээс нь айгүй хий дэмий юм дээр санаа зовж байна. Тэр санаа зовнилоо байхгүй булга айцаадаар ерөөсөө ийм л зөвлөгөө өгнө. Нэх олон юм нуршмааргүй байна. Бодол болвол бидний бодол үе төмөн бодлыг агуулж идэг. Бид нар юу ч бодож иж болно. Нэг сайхан юм бодоол те хүүхэн тэнгэр ямар сайхан юм бэ? Энэ шуун нисэж байна. За тэгээ байжсэн нэг гинт яна би энийг ингэж хийчихгүй болвол болохгүй. Миний буруу болчихно. Яна би энэ хүнд ингэж хэлсэн штэ гэх амар их бодлууд байгаа байхгүй юу? Тэр бодлуудыг одоо бид нар бодлоо удирдах чадна тий. Юмыг айл болох эргээр хараад зөвөр хүлээж аваад зөвөр тунгааж бодох тэр одоо өөрийгөө тийш нь залгах чиглүүлэх ийм зүйлэл манай нэгдүгээр группийнхэнд хэрэгтэй байна л та. За дээрээс нь тэгэж чадахгүй байгаа бол хэн нэгэнтэй ярилцах гэж зөвлөнө. Энэ 5 засаар болвол
Яагаад гэвэл та өөрсдөө л ганцаараа л би ингээл ганцаараа л бодоол ганцаараа л бүхнийг үүрээд явна гэж бодоод байгаа байхгүй юу? Гэхдээ яг яс юм дээрээ эргэн тойронд чинь туслах хүмүүс байгаа шүү гэдгийг санах хэрэгтэй. Ярилцмаар байгаа хүмүүсээ л ярилцаа тодорхой уудлаараа гэж би зөвлөнө. Энэ нь биш дээ. 3-ын аяга дээр айгүй тод гарч ирж байгаа юм. Дэмжлэг авах хүмүүсээс ав. Ерөөсөө ганцаараа битгий гэртээ бүгээд ингээ ганцаараа бодоо дотроо бодолтой шигдэд бай гэсэн зөвлөгөө шүү. Найзуудтайгаа уулз, орчин тойрны хүрээллийнхэнтэйгээ уулз, гой сэтгэл сэргээдэг хүмүүстэйгээ уулз. Угаасаа энэ зурган дээр би ч хэлэхгүй тод харагдаж байгаа. Энэ ингээ 3 эмэгтэй би бинийгээ гой дэмжиж байгаа. Тэ ингээ од руу тэнгэр рүү харж байгаа юм баясгалантай зураг байхгүй. Тэгэхээр хүмүүстэй гой сайхан ярилц. Гарч гой кофе уу, найзуудтайгаа гой салхинд галах тэ одоо юу хийх дуртай юм хөгжилтөлтөө амьдралын одоо энэ 100 дууслаа. Амьдралын гой сайхныг мэдэр ганцаараа суулаа гэд угаасаа юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүстэй ярилцах үедээ ярилцаад, ойлголцох үедээ ойлголцоо, дотроо уудлах үедээ уудлаад ингээд гоё цагийг enjoy хий. Бидний амьдралын цаг хугацаатай шүү. Тэ өдөр шөнөгүй л хөвтөд одоо асуудал шийдэгдэн ганцаараа уйлж суугаад асуудал шийдэгдэн гэвэл ийм зүйл байхгүй. Тэгэхээр аль болох хүмүүстэй гоё сайхан уулз гоё гараад кофе бол та тий. Заримдаа ингээд асуудлуудаа шийднэ гээл ганцаараа шигдэд суучгаар ингээд айгүйх цаг хугацааг хэд юм өнгөрүүлсэн байдаг. Бид нэр тэрийг мэддэггүй. Тэгээ гоё гарч найзуудтайгаа уулз, цэцэг ихтэйгээ, ажлынхантайгаа гоё гарч ор гэсэн зөвлөгөөгөө. Одоо асуудал чинь байгаа ч гэсэн чи ч гэсэн бас амьдрах хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ. За тэгээд 10-ын сава. Угаасаа ойлгомжтой. Ингээд амар ачаа үрцэн байгаа байхгүй. Тэгэхээр манай 1-р группийнхэнд бас дахин нэг үг зөвлөгөө. Одоо хит их ачааг битгий өөртөө ганцаараа үрээ. Гэр бүлийн, нөхрийн, найз залуугийн, найзуудын, найз охины, эхнэрийн, тэ хүүхдүүдийн энэ асуудлуудыг одоо ганцаараа үүрээд хүн эцсийн шатандаа ингээд шаталт буюу burnout тэ гэж нэрлэдэг байдаг. Ингээд хүн эцэстээ өөрөө л зовоод дуустдаг юм байна лээ. Хин ч ойлгохгүй тэ дараа нь бас заримдаа айгүй муухай өгнүүдийг сонсож болно шүү дээ. Хин ч хамаа ганцаараа үүр гэсэн юм ч юм уу тэ. Иймэрхүү өгнүүдийг сонссны дараа хүн хүүе тэ би хинээ төлөө энэ бүхнийг үүрээд исэн юм бэ гэж бодогддог үе байдаг байхгүй юу. Тэгэхээр би өнөөдөр энд ингээд байгаль дунд хайдад амар гоё найз шиг зөвлөгөө өгөхөр ирсэн. Би өөрөө ч гэсэн одоо сайн хүн байх гал бусад хүний өмнөөс асуудлыг үүрэх гал тэ бүх зүйлийг ингээл амар хүнд ачаа үүрээд л явж исэн үе надад бас байгаа. Энэ бүгдийн эцэст биш дээ. Намайг ойлгоно, намайг хайрлна гэдэг юм байдгүй юм байна лээ. Гэдгийг айгүй сайн ойлгох хэрэгтэй. Одоо байгаа цаг үедээ өөрийгөө хайрл гэдэг зөвлөгөөг би өгнө. Энэ амар үнэтэй зөвлөгөө хүн болгоно л хэлдэг, хүн болгоно сонсдог тий. Одоо байгаа цагтаа өөрийгөө хайрл гэдэг маань өөрийнхөө дуртай юм гээ. Ачаа байгаа бол бусдаас тусламжгүй чадахгүй бол ядаж би ядраад байна. Надад хэцүү байна гэд хэлж сур. Тэрэг одоо ингээл цаавал би одоо ингээл чиний өмнөөс ийм их ачааг үрж штэ гэд ингээ уурлаад хэлэх биш те. Ингээд тайвнаар би ингээд амар ядраад идэг болчихжээ. Би айгүй ядраад байна. Надад тусламж хэрэгтэй байна гэд хэлэхээр хүмүүс ойлгод юм байна лээ. Хамгийн гоё нь туслах гэж хичээд юм байна лээ. Тэгэхээр 1-р группийнхэнд өгөх зөвлөгөө энэ байна. Айгүй энгийн үнэхээр ядраад туйлтаад байгаа бол би ингээд ядраад байна штэ гэд хэлээд сурч. Өөрийгөө хайрл, өөрийгөө бод. Бид нар эцэст бид нар өөрсдөө л байгаа. Чамд чийл байгаа гэдэг үг байдаг те. Бид нар мянга юмыг болохгүй бол мянга их ачаа үүрэл болж бүтсэн юм бас хит юм те. Тэрийг бас бид нар бодох хэрэгтэй. Тэгэхээр энийг өөрсөө үүрээгүй
би бас өөрөө хажуугаар нь амьдраад амьдралыг гоё enjoy хийгээд тэ өөртөө цагаа гаргаад ингэх ёстой биш үү? Би гоё уулан талхыг агаарт гарыг. Би гоё йога хий, тэ? Би өөрөө дуртай юм хий. Би ганцаараа гоё хөгжим сонсоод кофе ууй, ганцаараа гоё хөгжим сонсоод машин барья ч юм уу, тэ? Хэсэгэн зуурын байгаа асуудлаасаа би холдоод салж ил та гэдэг. Ийм зөвлөгөөг би та хэдэд өгмөр байна. За тэгэхээр манай 1-р группийнхан маань ийм байлаа. За би уншлага маань мэдээж нэмэлт хэсэгтэй байгаа. За би нэмэлт хэсгээр ямар асуултуудын хариултыг авч өгөх вэ гэхээр бид бүгдэд өвөг дээдс гэж байдаг. Би нөгөө өвөг дээдсийн мессеж гэхээр л хүмүүс нөгөө гайхаад идэгчтэй өвөг дээдс гэхээр тэр ерөөсөө л энгийн бид бүгдэд өвөг дээдс гэж байдаг. Тэ бид нар одоо аавгүй ээжгүй эмээ өвөөгүй хүн гэж нэгэхэн ширхэж байхгүй. За тэгэхээр тэр бидний өвөг дээдс бид нарыг хэцүү үед хамгаалж идэг, асуудалтай үед бид нарыг түшиж идэг, тэ дээрээс харж идэг хүмүүс байдаг. Одоо ямарваа нэгэн сахиусан тэнгэр ирээд бид нарыг хамгаалж идэг юм биш. Бидний өвөг дээдс биднийг хамгаалж идэг. Тэгэхээр би нэмэлт хэсгийн уншлага дээр би гоё өвөг дээдсүүдээс нь мессежийг авч өгнө. Та хэдэд ямар мессежийг өгмөр байгаа тэ? Одоо энэ хэцүү стресстэй цаг үед та ямар чухал мессежүүдийг хайр дурлалын тал дээр, ажил карьерийн тал дээр өгмөр байсан бэ? Өөрийгөө мөн яаж хамгаалах вэ, энерги яаж хамгаалах вэ гэдэг мессежүүдийг би нэмэлт уншлагад авч өгнө. За тэгээд та хэд маань нэмэлтийг авах хүсэх юм бол би доор мэдээж комент хэсэгт болон тайлбар хэсэгт сайхан линкүүдийг оруулаад өгнө. Тухайн группийнхаа линкэн дээр дараад QPR төлбөрөө төлөөд ороод ирээрээ 11,000 төгрөгийн үнэтэй. QPR төлбөрөө төлөөд зарим нь үзэж тухайн гэсэн QPR төлж байгаа тохиолдолд шууд QPR төлчөөд линкээ одоо рефреш хийх ч юм уу те сайтаа дахин ачаал болоход бичлэгчээ орноо гарч ирнэ. Эсвэл гарч ирэхгүй байгаа бол нөгөө аккаунтаараа нэвтэрч орсон бол миний одоо видеонууд ч юм уу тэр хэсэг байгаа тийш ороод үзээрэй. За тэгээд нэгэнтээ аккаунтаараа нэвтэрч орсон бол бичлэгнүүд чинь байнгын байж ин дахин үзээд ингээд өөрсдөө сэргээх гой мессежүүдийг авах боломжтой байгаа. За ингээд дараагийн бичлэгнүүдээр уулзцгаая. Баяртай хамт байсан та нартай маш их баярлалаа. За манай 2-р группийнхан маань уншлагатай тавтай морил 2-р группийнхан маань 8 wants гэдэг хүнсрээ сонголтоо хийсэн хүмүүс байгаа. За одоо энерги шалгалт явах гэж байна. За 8 сава 8 саван дээр нэлээ нэг юм манай 2-р группийнхаа айгүй завгүй байгаа энерги байна. За дээрэс нь гал энерги. Тэгэхээр бас манай галын орныхон буюу Нум Арслан хоньны орныхон байх магадлалтай. Завгүй байгаа гэдэг маань юмс айгүй юм хурдан өнгөрөөд байна. Өдөр цаг хугацаа нэг зүйлээс нөгөөрөө тий одоо нэг ажлыг амжуулаад нөгөө ажил руугаа ороод нэлээ нэг юм завгүй байгаа энерги байна л та. Юм эсвэл ингээд амьдрал нь айгүй хурдан өрнөд байгаа ч юм уу тий гинт нүгээл ингээд амар ажил аваарцсан ч юм уу эсвэл айгүй олон хүүхэдтэй ажил амьдралаа тэнцвүүлэх гэж явж байгаа ч юм уу нэг ийм энерги байна. За дээрэс нь энерги шалгаалсан дээр 8 of Swords гарч ирсэн. 9 сэлэм нэлээ нэг юм санаа зовнилтай одоо сэтгэл санааны үед айгүй амаргүй байна. За дээрэс нь шөнө орой унтаж чадахгүй байгаа, бодолт их автж байгаа. Асуудлуудаа эсвэл нэг асуудлыг айгүй толгойд айгүй олон янзаар бодоод олон дахин бодоод толгойд харах амархгүй байна. Тэ ингээд айгүй ингээд бодохдоо тэрийг бас ингээд нэг юм боддоор бодохоос илүүтэй дандаа юм муу хувилбаруудыг бодож байгаа ч юм уу те. Зарим нь бас айгүй амьдрал дээр асуудалтай хүмүүс байж магадгүй. За тэр асуудлаасаа болоод айцаа томруулсан те. Одоо энэ бүтэхгүй бол яах юм бол хайр дурлалын харилцаан дээр энэ хүн намайг орхио авчих үедээ ч юм уу те. Эсвэл энэ асуудал хизээ дуусах гэдэг юм болоод би ингээл байгаад ах юм бахта ч юм аа. Айгүй ийм бодол донд байна.
За тэгээд Ace of Swords бас гарч ирсэн. Ингээд нэг юм тодорхой шийдвэр гаргамаар байгаа, шийдвэр гаргаж чадахгүй байгаа ийм энерги байна. Эсвэл ингээд нэг юм удаан бодсон зүйлээ шийдэх гэж ядаад байгаа ч юм шиг тийм. Амар юм дуу чимээн дунд нилээ нэг юм ядарсан, туйлдсан тэр олон бодол дундаас их зүгийгөө бодож сонгох гээд нэг чадаж ядж байгаа, шийдвэр гаргах гээд хичээж байгаа ийм энерги дунд байна гэж харагдаад байна. За Chariot гарч ирсэн. За ерөнхийдөө бол нүүхээр төлөвлөж байгаа хүмүүс байж болно. Эсвэл ажлаа салахаар төлөвлөж байгаа хүмүүс байж болно. Эсвэл ямар нэгэн харилцаан дээр, хосын харилцаан дээр шийдвэрүүд гаргах гэж байгаа юм шиг, урагшлах гэж байгаа юм шиг. Chariot ч юм бол ингээл урагшаагаа л яваад идэх хүзэр ахгүй. Асуудлууд байсан ч гэсэн би урагшлах ёстой гэд байгаа юм шиг тий. За эсвэл нэг юм бас шүүхийн маргаан нэг юм шүүх мөхтэй холбоотой бас бичиг баримт эсвэл нэг юм сургуулийн виз ч юм уу олон улсын виз ч юм уу тиймэрхүү юм бас хөтөлтүүд тэрнийг ингээд хөтлөгж байгаа ийм энерги байна. Ямар ч гэсэн амьдралдаа нэг юм хөдөлгөөн оруулж байгаа ийм цогсон гацалтын байдалтай бол биш. Угаасаа Chariot 8 of Wands-тай гараад ирсэн байгаа учраас ямар нэгэн байдлаар завгүй ямар нэгэн зүйлийг хөцөлтүүд явж байгаа ийм энерги байна гэж харагдаад байна. Нийт утгаараа бол за манай 2 дугаар группийн юуг мэдэрж байгаа вэ гэхээр нэлээ нэг юм нэг талтай айгүй айдастай төгшүүртэй байна. Нөгөө талтай нэг юм би завгүй штэ ч юм уу те. Би энэ ажлын ард гарчих хэвээр би энийг хийчих хэвээр гэсэн юм хоёр энергитэй байгаа даа байхгүй юу? Бас айгүй юм удаан ямар нэгэн зүйлийн хариуг удаан хүлээсээр байгаа залхацсан ч юм уу тийм энергитэй байна гэж бас харагдаж байна. За тиймэрхүү зүйлсүүд бол ажиглагдаж байна. За дээрэс нь зан аашийн хувьд манай 2 дугаар группийнхан айгүй одоо хурдас юмыг айгүй хурдас сэтгэдэг нөө гүлийн ухаан сайтай гэдэг шүү дээ тий. За тэгээд юмыг айгүй дотроо анализ хийдэг одоо логик хүндэрдэг гэх юм уу ийм хүмүүс байна. За ямар нэгэн зүйлийг шийдчихэл юм бол хоошоогоо эргэж харахгүй шууд тухайн зүйлээ шийдээд ингээ урагшаагаа хараад явдаг төрлийн хүмүүс байна. Бас айгүй одоо бусадад юм сул дорой байдлаа харуулах дурггүй жоох юм хүчтэй байх гэж хичээдэг хүмүүс байна. За ерөөхдөө мэлхийн ордны энерги айгүй өндөр байна. Айгүй одоо сэлэм үзрүүд бас байгаа болохоор бас юм охин чинлүүр хумах талдаа бас энергиуд байна. За ордны хувьд бол ийм байна. Гэхдээ орд заавал таарах хэрэгтэй гэсэн үг биш. Та эзэн ааш ч юм уу амьдралын одоо тулгарч байгаа асуудлуудаа сонсоод авчихад их зүгээр. За нэлээд ийм хайртай хүмүүсийнхаа төлөө байдаг хүмүүс байна. Гэхдээ ингээд дотроо бусдын төлөө санаа зовдөг, бусдын төлөө өөрийгөө золиослдог хэрнээ тэрийг ил гаргаад байдаггүй, нэг олонд зарлаад яваад байдаггүй. Одоо нөгөө хайрн гаднаа биш хайрн дотроо хална гаднаа билүүд нэг тиймэрхүү төрлийн хүмүүс байна. За бас айгүй гал энергитэй хүмүүс байгаа байхгүй юу? Нөгөө гал хүзэр байгаа учраас юм гал ордууд байна. Гал энергитэй хүмүүс бас байна. Гал энергитэй гэхээрээ одоо юмсыг айгүй шийдвэрлэж чаддаг, өөрийн гэсэн айгүй юм ирч хүчтэй тий амьдралыг гоё баяр баясгалантай амьдралаа сутгах учраа хайдаг ийм төрлийн хүмүүс байна. За тэгэхээр одоо байгаа энерги нь юм байна. Та хэд маань таарч ивэл зөв группээ сонгосон гэж үзэх нэ. За манай 2 дугаар группийнхны одоо ер нь амьдралд нь ямар асуудлууд үүсээд байгаа, ямар хаалтууд байгаад байгаа юм бэ
гэдэг асуултан дээр за ерөнхийдөө бол Six of Swords гарч ирсэн байна. За ерөнхийдөө бол Six of Swords-ыг тайлбарлахаас өмнө нийт дүр зургаараа юу гэж харагдаж байгаа юм гэхээр ингээд урагшламаар байгаа, явмаар байгаа ч гэсэндээ яг хаашаа явахаа мэдэхгүй байгаа юм нэрэг байна. Бас ингээд ямар нэгэн зүйлээс холтцсон за хосын харилцаа ч юм уу, ажил карьер ч юм уу тэр нэг зүйлээс холтцсон байгаа хэрнээ. Тэргээ ингээд бүрэн дүүргэн орхиж чадахгүй байгаа сэтгэлээрээ ч юм уу тийм ийм нэрэг байна. Нийт дүр зургаараа. За тэрийг би одоо нэг сайхан тайлбарлаад үгүй. За Six of Swords гарч ирсэн юм аа. Ерөнхийдөө бол эн чинь нэг эргээс нөгөө эрг рүү явж байгаа дүр зураг байхгүй юу? Тэнд байгаа нэг хэцүү нөхцөл цаг хугацааг орхиод дараачийн эрг рүү гараад шинэ амьдрал руу явж байгаа ч юм уу тий? За тэгэхээр угаасаа зураг нь ингээд завин дээр ингээд урагшаага явж байгаа. Урагшилж байгаа ийм нэрэг. За тэгэхээр манай 2 дугаар группийнхан явах хэрэгтэй байгаагаа мэдж байгаа хэрнээсээ бүрэн дүүрэн хөдөлж чадахгүй байна, явж чадахгүй байна гэж харагдаад байгаа байхгүй юу? Зарим нь ингээд амьдралынхаа айгүй хүнд үеэс гарах гээд хичээгээд тэнд ингээд тэмцэлтэй дээ шүү дээ, тий? Тэнд байгаа амар дарамттай амьдралаас ч юм уу амар одоо за сая микэ зүгэгсэн байна. Яг ингээд би микэ зүгэггүй байсан шиг гэх юм уу? Би ингээд бичлэгээ хийх гээд энэ тэмцэлтэд ядаад байхад ингээд микэ зүгэггүй байж байгаа яг энэ цаг хугацаатай адилхан ингэж орж ирж байгаа байхгүй юу? Одоо урагшламар байгаа хэрнээсээ урагшилж чадахгүй тэнд нэг юмд ингээд туугдаад байгаад байна гэсэн үг шүү дээ тий. За тэр нэг харилцаанаас гарч ядах гад байгаа ч юм шиг тэрийгэ гарч чадахгүй байгаа ч юм шиг тий. Олсноо. Гацтай. Ашгүй. Өчтөр уурштай хийсэн байхгүй юу? За. Уурштай хагсуу дээр явж байгаа хийсэн. Тэгээд нөгөө локейшнэр нь за дахиад нэг бичлэгээ хиймээр байсан чи яг энэ миний бичлэг хийж байгаа газар нэг хүн чивчээ алга болгоод хайсан гинэ. Тэгээ ашгүй олжээ. Тэгэхээр энэ бас нэг мессеж байна л да. Нөгөө олохгүй байсан юм аа бүр энэ хаа суулын мохорт ирээд чивч одоо хайна гэдэг чинь бас айгүй хэцүү штэ олоход хэцүү тий. Сүлжээгүй газар. За гэхдээ энэ хүн энэ дээр ирээд олсон байна. Өчигдөр хаяад явсан гинэ. За тэгээд чивч олсон гэж байна. За тэгэхээр энэ бас нэг мессеж байна шууд орж ирж байна. Одоо ингээд нэг эргээс нөгөө эрг рүү явмаар байгаа, явахыг хүсэж байгаа ч гэсэндээ явж чадахгүй байна гэж гарч ирж байсан. Гэхдээ удахгүй одоо олдох таны тэр зөв зам олдох ийм гоё мессеж шууд утгаараа ороод ирлээ шүү дээ. За би бол тэгж харж байна. Та бас өөрсдийнхоороо юу гэж хүлээж авснаа доор гоё комментээр бичээрэй. За тэгээд би нөгөө ямар нэгэн харилцаанаас сэтгэлээ ингээ холдуулсан юм би холдож чадахгүй байна. Би энэ амьдралыг хүсэхгүй байна. Би өөрөөр амьдрмаар байна гэсэн юм саад бэрхшээлүүд байсан байх нэ манай 2 дугаар группийнхэнд. За Eight of Cups. Ер нь бол сэтгэл ханамжгүй байдлыг илтгэдэг карт. За тэгэхээр манай 2 дугаар группийнхэн жоохон нэг юм зарим нэг зүйлсэд айгүй юм сэтгэл ханамжгүй болцсон байна гэж харагдаж байна. Хинэгэнтэй харилцаатай байгаа хэрнээсээ тэндээс нэг юм сэтгэл ханамж авах болцсон. Эсвэл ингээд нэг ажил хийгээд байгаа хэрнээсээ тэрнээсээ бүр ингээд үйдсэн ч юм уу те нэг юм энерги байна. Сэтгэлээр айл хэдийн явцсан. Гэхдээ би чинь байгаад байгаа юм энерги байна. Энэ дээр бас айгүй асуудал байгаа байхгүй юу? Одоо би ингээд төвчээл хаагаад авах юм бол шийдэгдчих юм болов уу? Арай дээртчих юм болов уу? Гэсэн юм асуудлууд харагдаад байна гэсэн үг. Энэ ажил карьер хайр дурлал юм дээр ч байж болно тий.
Eight of Cups. Тэр нь бол угаасаа зурган дээрээ ч харагдаж байгаа. Шууд утгаараа эргэлзээ. Тэ? Эсвэл айгүй олон сонголтын дундаас төөрж будлаад алийг сонгох вэ гэсэн бодлууд энэ бидний амьдралд өчнөө олон сонголт, өчнөө олон бодлууд одоо хайр дурлал өчнөө олон хүн ажил карьер өчнөө олон боломж. Энэ бодлогоноос бид нэр альва зүйлийг сонгож идэг, сонголт хийж идэг тийм. Тэгэхээр яг тэрнтэй адилхан алийг нь сонгох вэ гэд төөрж будилж яваа энерги байна. Манай 2 дугаар группийн тийм. Ингээд амар олон хувилбар дунд шийдэж яагаад ямар ч юм шийдвэр байхгүй байгаа. Энерги байгаа байхгүй юу? За тэгэхээр бас юм шийдвэргүй байдал гэдэг чинь өөр айгүй хэцүү тий. За ийм энергиуд байна. Ийм асуудлууд хаалтууд манай 2 дугаар группинд харагдчихна гэсэн үг. За зөвлөгөөн дээр би картууд татсан. Хааны зоос 6-гийн зоос 2 зоосны хүзэр гарч ирсэн. Eight of Wands буюу та хэдий өөрсдийн сонгосон хүзэр гарч ирсэн. Маш сонирхолтой. За тэгээд одоо ерөнхийдөө бол юу гэж харагдаж байгаа юм гэхээр хааны зоос хүзэр бол ер нь бол бодит амьдрал дээрээ буу буюу хөрсөн дээрээ буу гэсэн мессеж. За ер нь альва юмыг юм сэтгэл хөдлөлөөр биш яг юм бодит амьдралтай ойрхон шийдэрэй гэсэн юм зөвлөгөө гарч ирж байгаа байхгүй. Юмыг айгүй зүгээр тунгааж бод тий. Би энэ сонголтыг сонгох юм бол дараа нь надад тохиолдох үр дагавар юу байна? Надад ашигтай тал нь юу байна гэдгийг харьцуулж үзэх ёстой юм зөвлөгөө байна л да. Яг юм 7-гийн аягийн эсрэг өгж байгаа зөвлөгөө юм шиг надад санагдаж байна. Тэгэхээр юу байх вэ гэхээр төөрч бодлоод байгаа бол өөрт чинь давуу талтайгаа яг юм бодит байдал дээр буусан байдлаар сонгооч гэдэг зөвлөгөө шууд орж ирж байна. За ер нь бол ялангуяа ажил карьерийн тал дээр байгаад байгаа байхгүй юу? Хааны зоосны үзэр ер нь бол мөнгө санхүү ажил карьертай бас айгүй холбогддог тийм. Тэгэхээр бас энэ ажил карьерийн тал дээр байна. Хааны зоос бас ашиг. Тэгэхээр илүү ашигтайг нь сонго. Илүү бодит амьдрал дээр буусны сонго гэж бас орж ирээд байгаа байхгүй юу? За 6-гийн зоос бол ерөөсөө л өгөх авахын тэнцвэр. Яг энэ зураг дээр харж байгаа бол дээрээс өгж байгаа бол доороос бас өгж байгаа тий авж байгаа бол өгж байгаа. Энэ ерөөсөө л өгөх авахын тэнцвэр бүх юмыг тэнцвэртэй байлга. Тий. Одоо ганцаараа өгөөд байх шаардлага байхгүй. Ганцаараа аваад байх шаардлага байхгүй. Бас ямар мессеж орж ирж байгаа юм гэхээр та үнэхээр одоо сэтгэлээ зориулаад хийсэн л бол дэмжлэг орж ирнэ. Тэ? Бас өөр дээрээ хит их зүйл үрээд хэрэггүй. Хүмүүсээс дэмжлэг авч сур гэсэн мессеж тэ. Ажил карьер, хайр дурлал одоо хайр дурлалын харилцааны ганцаараа л өгөөд өгдөг гэсэн бол энэ удаад жоох өөрийгөө амраал та авч сур. Халамж авч сур, хайр авч сур. Эсвэл эсрэгээр бас ганцаараа л аваад идэв гэсэн мэж болно ш тий. Тэгвэл өгч сур. Гэсэн юм гоё мессеж орж ирж байна. За Eight of Wands. Дахиад Eight of Wands. Та хэдийн өөрсдийн сонгосон үзэр ш тий. Гал үзэр тий. Ингээ хурдан явдаг. Айгу хүчтэй тий. Ер нь бол шийдвэр гаргасан бол шууд хөдөл гэсэн утгатай. Одоо 8-ын сава бол ерөөсөө цэвэр хөдөлгөөнийг илтгэж идэг тий. Үйл хөдлөл авах. Одоо тэр нэг визний хариу гарсан бол газ явахтаа бэлт. Тий. Нүүх шийдвэрээ гаргацсан бол газ нүү. Шин байраа хаа ч юм уу тий.
салах шийдвэр гаргацсан бол бодох хэрэггүй тэр хүнийг удаан хүнд зовоох шаардлагагүй ч гэдэг ч юм уу те. Эсвэл хамт байхаар шийдвэр гаргацсан бол тэр хүнтэйгээ хамт бай гэсэн юм мессеж байхгүй юу? Одоо ямар нэгэн бодит алхмыг шууд хийгээд яв. Тэ тэр визний хариу гарсан бол онгоцны тийзээ захиал буудлаа захиал ч юм уу. Тэ ажилласаа гарахаар шийдсэн бол тэр дараачийн ажлынхаа CV-г явуул. Ерөөсөө энэ үйл хөдлөлийг илтгэж байгаа байхгүй юу? Та хэдийн шийдвэртэй холбоотой амар их асуудлууд гарч ирж байна. Зөвлөгөөнүүд бас гарч ирж байна. За тэгэхээр манай 2 дугаар группийнхан ийм байна. Маш гоё уншлага боллоо. За тэгээд бичлэг маань мэдээж нэмэлт хэсэгтэй. Та хэд маань нэмэлт хэсгийг авахыг хүсэх юм бол нэмэлт бичлэг маань ерөнхийдөө бол 11,000 төгрөгийн үнэтэй. Нэмэлт хэсгийн бичлэг дээр ямар сэдвээр ярих вэ гэхээр өвөг дээдсүүдээс нь би мессеж зөвлөгөөг авч өгнө. Ажил, хайр дурлал, за мөн ямар хамгаалалт илгээж байгаа, ямар зөвлөгөөнүүдийг өгж байгаа тий. Өвөг дээдс гэдэг бол хүн болгонд байдаг, танд байдаг, надад байдаг. Тэ бид бүгдэд аав ээж эмээ өвөө тэрнээс дэше хэдэн үе байгаа. Тэр бүгд бидний өвөг дээдс. Бид нар яг үүндээ бид нарыг тэр нэг бурхан хамгаална ч юм уу тий. Тэр нэг сахиус идэд намайг хамгаалчихна гэж бодоод идэх юм шиг байгаа. Гэтэл эсрэгээрээ биднийг дээрээс харж хамгаалж идэг хүмүүс бол бидний өвөг дээдсүүд байдаг. Тэгэхээр би өвөг дээдсүүдээс нь тэр гайхалтай мессежүүдийг авч өгөх байхгүй юу. За тэгэхээр ийм байна. За тэгээд нэмэлт хэсгийн уншлагыг авахыг хүсэх юм бол би доор тайлбар хэсэгт болон комент хэсэгт тухайн группүүдийн линкийг тавьж өгнө. Тухайн линкээр нь та хэд маань ороод авах юм байгаа юм шүү. За тэгээд өөр нэмэлт асуух зүйл байвал би мэдээж Instagram хаяг болон Facebook хаягуудаа бичиж үлдээчихнэ. Та хэд маань сайхан холбогдоод мэдээллүүдээ асуугаарай. Ингээд та бүхэндээ аз жаргалыг хүсэн өрөөе. Амар тайван их тайвныг хүсэн өрөөё. За ингээд дараачихаа уншлагуудаараа уулзлаа. Баяртай. За манай 3 дугаар группийнхан маань уншлагатай тавтай морил. За манай 3 дугаар группийнхан бол The Lovers гэдэг картаас сонголтоо хийсэн хүмүүс байгаа. За ерөнхийдөө бол хайр дурлалын картч гэж нэрлэгддэг. За бас дээрэс нь сонголтыг бас ерөнхийдөө илэрхийлдэг карта. За энергийн шалгалт хийж ийн энергийн шалгалтаар ерөнхийдөө бол айгүй их сонголтуудын тундалт нэг юм зөрчилдөөнтэй байгаа энерги ажиглагдаж байна. За хүзэр тус бүрээр нь сайхан тайлбарлаад явъя. 5 сэлэм гарч ирсэн энергийн шалгалтаар. За тэгэхээр ерөөхдөө бол бас маргааны илтгэдэг өрсөлдөөн маргаан тий нэг юм эсвэл айгу гомдолт хийгээд ч магадгүй манай 3 дугаар группийнхан гомдолт хийн гэхээр одоо гадна талтаны хүчтэй маргалдаад авахгүй ч гэсэн тэр хүнээс хэлсэн үгнээс нь ч юм уу нэг юм гомдол авцсан энерги байгаад шүү дээ. За ийм энергитэй байна. Эсвэл ингээд намайг хүмүүс айгу ойлгохгүй байна гэж бодчих магадгүй. Хайр дурлалын харилцаан дээр биш тийм. Миний зүв байх ёстой эсвэл тэрний зүв байх ёстой. Хин зүв бэ, хин буруу вэ гэдэг зүйл айгүй юм чухал болсон юм шиг нэг найзуудын ч юм уу, ажил карьерийн ч юм уу, хайр дурлалын ч юм уу харилцаан дээр ингээд нэг нэгнийхээ дээр гарах гэдэг ийм энерги байна гэж харагдаж байна. За, High Priestess алтарт зүүн савингийн хүзэр шүү дээ. За тэгэхээр манай 3 дугаар группийнхан маань бас айгүй зүүн савин өндөртэй хүмүүс байна. Ер нь бол гаднаас нь харахад айгүй дуу цөөтэй. Гэхдээ нэг жинтэйхэн нэг хитэн үг хилчдэг төрлийн хүмүүс байна. Тэ? Ер нь асуудлаа, өөрийнхөө амьдралаа нэг хүн болгонд дэлгээд яриад байдаггүй төрлийн хүмүүс байна гэж харагдаж байна.
Тэгэхдээ та айгүй юм хүмүүсийн энергийг мэдэрдэг. За тухайн орчны энергийг мэдэрдэг. Ер нь бол зүүн савингийн хүзэр учраас шууд утгаараа зүүн савин өндөртөө мэдрэмж өндөртөө хүмүүс байна. Одоо зүүн савин өндөртөө гэхээр л учиргүй л одоо бөөл ам үзмэрч юуч гэдэг юм болно гэсэн үг бол биш. Тэнд байгаа нэг хүний таагүй энергийг шууд мэдэрчдэг. Ийм хүмүүс гэсэн үг жоохон мэдрэг. Тэ? За тэр мэдэрсэн зүйлдээ нэг ач холбогдол өгөөд байдгүй эсвэл айгүй эргэлцдэг хүмүүс байж магадгүй. Одоо би яг үнэхээр зүг бодож буруу бодож ч юм уу те. За justice. За бодит амьдрал талдаа жоохон шүүх маргааны асуудлууд байж магадгүй. Эсвэл бас ерөөхдөө бол шийдвэр гаргах гэсэн утгатай. Тэгэхээр ерөөхдөө одоо нэг юм юу гэдэг юм бэ? Нэг юм энэ сонголтыг хийхийн тулд би энэ шийдвэрийг гаргаж байгаа зөв ч юм уу юм айгүй юм жинэлж бодоод байна л да. Ажил карьерийн тал дээр те би энэ ажлын саналыг хүлээж авах нь зөв буруу юу ч юм уу те. Хайртай хүнтэйгээ байхдаа ч юм уу. Тэ одоо би энэ хүнээс ингэж бидрийг дахин энэ хүнээс салхан зөв хамт байх нь зөв ч гэдэг ч юм уу нэг юм бидний амьдралд ямар л бол ямар сонголтууд байдаг тэрнтэй адилхан гэсэн үг. Ер нь яг хоо Lovers card-ыг хүмүүс нөгөө хайр дурлалын карт гэж ойлгох гээд байдаг л да. Манай 3 дугаар группийнхан дээр ер нь энергийн шалгалтаар харахад хайр дурлалаасаа илүү жоохон сонголт талдаа харагдаад байна. Сонголт тал нь илүү хүчтэй. Манай 3 дугаар группийнхаа одоо за жишээ авч ярих юм бол тийм би өөрийнхөө зүрх сэтгэлийг сонгох уу эсвэл ухаанаараа бодит амьдралаа сонгоод явах уу ч юм уу. Би энэ харилцаанд үлдэхгүй явах уу те би энэ ажил карьерийг сонгох уу эсвэл өөр салбар сонгох уу ч юм уу те би хүмүүстэй айгу уучлж найс харьцах уучлаад л ойлгоод л яваад байх уу эсвэл хэл хязгаараа тавиад ингээд хаалт үсгэж явчих уу ч гэдэг ч юм мэдгүй юм хоёр замын дунд байгаа юм шиг харагдаад байгаа учраас илүү сонголт талдаа гэж харагдаад байна. Тэ зөвхөн хайр дурлалын тухай гэхээсээ илүү би ямар сонголтыг зөв хийх вэ гэдэг дээр илүү харагдаад байгаа байхгүй юу. За манай 2 дугаар группийнхэн зан аашийн хувьд биш үү. Хүмүүсийн ер нь айгүй сайн таньдаг. Одоо таньдаг гэхээр танил ихтэй гэсэн утгатай биш одоо энэ хүн ер нь иймэрхүү хүн байна да гэд хараад мэдчихдэг төрлийн хүмүүс байна. За ер нь бол жоохон шудраг төрлийн хүмүүсээ тэгээд ингээд шудраг бус зүйл ажиглагдах юм бол амар хэцүү санагддаг. Төвчдгүй ч юм уу те. За бас айгүй өөрийнхөө нэр хүндийг чухалчилж үздэг төрлийн хүмүүс байна. Гадна талд хүмүүст ингээд өөрийнхөө дотор бодож байгаа зүйлийг нэг хэлэд байдаггүй дотроо ингээд хадгалцдаг, дотроо бодцдаг, дотроо дүгнждэг төрлийн хүмүүс байна. Уусаа нөгөө хэлсэж түр айгүй мэдрэмтгий зүүн савын өндөртөө гэд тийм. За ийм төрлийн хүмүүс байна шүү. За бас ерөөхдөө бас ийм орд астролог ч юм уу тий одоо зүуд зөнтэй байдаг ч юм уу нэг юм spiritual төрлийн зүйлд бас татагддаг хүмүүс бич магадгүй. За ордны хувьд ихрийн ордныхоо байх магадaltaй. За бас ерөөхдөө бол мэлхийн ордныхоо байх магадлалтай. Тийм тэгээд одоо ихэр жинлүүр хумх байна, үхэр байна ч юм уу. За орч жирэнчнээ шаардлагатай биш дээ. Одоо мэдэрч байгаа зүйл бол зан ааш тэгээд иймэрхүү зүйлс нь таарж байгаа юм бол ер нь болчихно л гэж үзнэ. За манай 3 дугаар группийнхан маань энергийн шалгалтын хувьд бол ийм байлаа.
За одоо ингээд дараагийн хэсэг рүү орцгоё. За манай 3 дугаар группийнхны амьдралд ерөөхдөө ямар асуудал байна, юу хаалт болоод байна гэдэг асуултан дээр 4 сэлэм гарч ирсэн. За ерөөхдөө аюу ядарсан байгаа харагдаад байна. За энэ өмнөр нь авсан туршлага ч юм уу, шарах ч юм уу тиймэрхүү зүйлсээс болоод сэтгэлдээ айгүй их шарах аваад эсвэл амьдралдаа ямар нэгэн айгүй хүнд зүйлийг туулаад тэрэндээ ингээ ядраад туйлдсан. Тэгээд нэг юм өөрийгөө хамгаалтын горимд оруулсан, хаалт тавьсан. Одоо ийм байгаад харагдаад байна. За жишээ хэлэх юм бол бидний амьдралд юу ч тохиолдож магадгүй, тий. Маш хүнд салтыг тулсан ч гэж магадгүй. Тэрнээсээ болоод за би дахиж ийм юм мэдрэмээргүй байна. Айгүй хүнд байлаа ч юм уу, тий. Ийм дахиж би юм хүчтэй хэцүү зүйлсийг мэдрэмээргүй байна гэдэг айгүй ядралт үүссэн байж магадгүй харагдаад байна гэсэн үг. Хин нэгнээс салчаад одоо дахиж харилцаанд орохыг хүсэхгүй байгаа ч юм уу, тий. Эсвэл айгүй ажил карьерийн хувьд дампуурал ч юм уу, эсвэл одоо хин нэгэнд ар нуруугаасаа хутуулах ч юм уу, тий, мэдэхгүй штэ. Маш юм хүнд үеийг өнгөрөөсөн, хүнд цаг хугацааг өнгөрөөсөн. Тэгээд дахиад нөгөө ой шин сайхан боломж байна, ийм юм биш тэг, ийм ажлын санал биш тэг гингүүт ингээ сонсоос бүр ингээ залхацсан. Ийм юм хэрэг байна. Энэ амар юм ядарч туйлдсан байгаа болохоор одоо юу ч сонсомооргүй байгаа юм нэрэг байгаад байгаа байхгүй юу? Манай 3 дугаар группийнхэнд. За тэгээд асуудал хаалт дээр бүр нарны үзэр гараад ирсэн байхгүй юу? Яг юм амьдралд яг одоо ч юм уу те энэ бичлэг үзэж байгаа цаг үеч мөчөд ч юм уу энэс арай жоох өмнөхөн ч юм уу те нэг юм баяр баясгалгүй байна. Баяр баяслаа алдсан ч юм шиг, юмс айгүй жоох урамгүй болцсон ч юм шиг. Энерг байна. Ингээд урамгүй болцсноосоо болоод ингээ амьдралд чинь гой сайхан баяр баясгалтай зүйл тохиолдчихсэн ч нэг тэрэг хүлээж авах байцсан, ошохоо байцсан. Ийм нэрэг байгаа харагдаад байна. Айгүй энэ ерөөсөл урам хугарсан байгаа хүний зан чанар ахгүй юу? Юмд ингээд амар урам нь хугарсан. Тэ? Тэр нэг баяр баясгал аз жаргал гэдэг зүйл бүр юм итгэл алдарсан. Оо хайр гэж юм байдаг юм уу дөө? Оо амжилт гэд гинт ингээл аз ингээл тохиохгүй байх дөө гэд ийм бодолтой байна гэж харагдаад байна. Дээрэс нь бас одоо зүрх сэтгэлээнийхээ болцсон бүр тийм ингээ хаацсан асуудал байна. Зүрхэн хүрт хаалттай байна. Шууд утгаараа. Одоо зүрхэн хүрт хаалттай байхаар аюу муур бухимдалтай болдог. Тэ шинэ гоё зайхан зүйлсийг хүлээж авах болдог. Баяр баясгалыг хүлээж авахгүй яг л нөгөө урам хугарсан мэдрэмжтэйгээ байгаад байгаа байхгүй юу? Одоохондоо нэг иймэрхүү зүйлс надад хэрэггүй гэдэг нэг юм хаалт тавьсан байгаа харагдаад байна. Тэгээд яг энэ үе дээрээ ямар нэгэн шинэ харилцаа эхлүүлээ ч гэсэн нэг өөрийнхөө сэтгэл зүрхийг нэг бүрэн дүрнэгээд байхгүй хэмжээнд байна. Хайр дурлал хүсэж байгаа юм шиг боловч шинэ нэг ойртоод ирэхээр төлөөд явуулцдаг ч юм уу те. Ажил карьер дээр амжилт гарамаар байгаа ч гэсэндээ ингээ бүр burnout болцсон, урам хугарсан, энийг одоо хийсэн ч ялаа, байсан ч ялаа ийм болцсон байгаад байна. Савд үрцэн ч юм шиг.
манай 3 дугаар группийн ерөөхдөө ийм хаалттай байна гэж харагдаж байна. За зөвлөгөөн дээр 3 сэлэм гарч ирсэн. Надад шууд утгаараа юу гэж харагдаж байгаа юм гэхээр ингээд яг энэ 3 сэлмийн зураг шиг ингээд сэтгэл зүрхчин тэгтлээ туйлдаж ингэтлээ өвдсөн болвол өөрийгөө би зүгээрээ гэд дотроосоо сонсохгүй үл тоогоод яваад байх хэрэггүй гэдэг үг хамгийн түрүүнд орж ирж байна. Үнэхээр хэцүү байгаа бол дотроо уудлаад, уйлаад, чарлаад тэр дотор байгаа хэцүү зүйлээ гарга гэж би зөвлөнө. Шууд утгаараа тийм мессеж орж ирж байгаа. Өөрөө өөртөө үнэн бай. Дотор чинь хэцүү байгаа бол тэрийг гарга. Уйлаад, орлоод гаргал та. Тэ? Өөрийгөө зүгээрээ би зүгээр гэд ингээд хаалт тавиад тэр асуудлыг тэр зүрхэнд ороод тэр тархиныхаа тэр нэг хэсэгт ч юм уу тийм ингээд хаагаад цоочлоод блоклоод орхигдсан байгаа юм мэдрэмж ажиглагдаад байгаа байхгүй юу? Манай 3 дугаар группийнх нь. Тэгэхээр тэрэг надаа юу гэж харагдаж байгаа юм гэхээр тэр хэцүү зүйлийг давж гарахын тулд эхлээд тийм ээ би хүлээн зөвшөөрч юм тий надад хэцүү байна. Би энийг мэдрээд би шаналж энэ шаналх мэдрэмж байна. Тэ? Гэт ингээд дотроосоо ингээд тэрийг ойлгоод ингээд уудлаад гаргаж ирэх хэрэгтэй байгаад харагдаад байгаа байхгүй юу? Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй өөрийгөө хит зүгээрээ гэж шахаад яваад байх хэрэггүй л гэж харагдаж байна. За, Queen of Cups хатны аяга ерөнхийдөө бол маш зөөлөн өөрийгөө хайрлах, өөртөө зөөлөн хандахыг зөвлөж байна. Тэ? Өөрийнхөө дотроосоо яг юу мэдэрч байгаа вэ гэдгээ аягүй сонсох хэрэгтэй байгаа даа. Би түрүү хэлсэн шүү дээ. Уйлах хэрэгтэй бол уйлаа. Ярилцах хэрэгтэй бол ярилц тэ. Эсвэл ганцаараа баймаар байгаа бол ганцаараа бай. Ингээд бичих зүйлүүдээ ингээд тэмдэглэлийн дэвтэр дээрээ бич. Одоо бид нэг бясалгал хийх гэж яриад байдаг шүү дээ юм уу? Бясалгаж чаддгүй хүмүүс байдаг л та үнэхээр нэг ингээд төвлөрөөд суй гэхээр төвлөрдөггүй. Тэгэхээр тийм хүмүүс юу хийдэг вэ гэхээр бичдэг байхгүй юу? Тэмдэглэлийн дэвтэр ч юм уу, цаас ч юм уу хамаагүй гараад дотроо бодож байгаа бүх юмаа бичээд үз. Тэрний дараа ямар мэдрэмж ирэх вэ гэдгийг нэг ажиглаад үз заяа. Ийм зөвлөгөө өгнө. За тэгээд page of wands гарч ирсэн. Амар одоо энэ бүгдийн дараа page of wands гарч ирж байгаа байхгүй юу? Гал хүзэр штэ. Галаа асаа. Амьдралдаа ам оруул гэсэн утгатай. Амьдралаа гоё дахиад шинээр эхлүүлж байгаа юм шиг. Гоё аялмаар байвал аял, шинэ хоббитоо болмоор байвал бол тэ. Хиймээр байгаа маа хий. Юу хиймээр байгаа? Бид нар юу ч хиймээргүй үе байдаг ч гэсэндээ тэрний цаана штэ. Би нэг юм хиймээр байна. Би одоо гараад алхмаар байна. Би одоо дотор хэцүү байгаа зүйлсийг бичмээр байна тий. Би нэг гоё гарч кофе ууж enjoy хиймээр байна гэдэг одоо энэ хэцүү зүйлсийн хажуугаар нэг юм жоохон ч гэсэн амьдралаас таашаал авах тэр нэг амттай мэдрэмжийг авах үед байгаа штэ. Одоо над шиг тий ингээл байгальд гарч ирээл суух чинь энэ дээрэд энэ голын чимээ сонсоод модон дунд суух чи өөрөө ямар ч үн төлбөргүй л ахгүй да. Бид нар одоо ямар нэгэн зүйлээс баяр баясгал авахын тулд заавал мөнгө төлөх шаардлагатай биш болсон шүү дээ. Тэ? 100 цаг удахгүй дууслаа тэрнээс өмнө гоё сайхан агаарт гараад алхаад бодоод ингээд өөрийгөө ингээд гоё амьдралыг мэдрэлтэй. Амьдралаа гоё эхлүүл. Тэгж идэгрэнэ гэж гарч ирээд байна. Манай 3 дугаар группийнхэнд юрдээс өгж байгаа мессеж айгүй томрон байна шүү.
эндээс хангалттай мессеж авсан байх гэж би найдаж байна. Бичлэг маань одоо ингээд нэмэлт хэсэгтэй байж байгаа. За нэмэлт хэсгээр өвөг дээдсүүдээс нь би маш гайхалтай гой зөвлөгөөнүүдийг авч өгнө. Бас та нарыг яаж хамгаалдаг вэ? Ажил, карьер, хайр дурлалын тал дээр ямар зөвлөгөө өгж байгаа вэ гэдгийг би харж өгнө. Тэгэхээр манай 3 дугаар группийн нэмэлтийг авахыг хүсэх юм бол доор тайлбар хэсэг болон комент хэсгээ хараарай. Би сайхан оруулаад өгчнө. За тэгээд мэдээж л өвөг дээдсгүй хүн гэж байхгүй. Бид бүгдээрээ өвөг дээдстэй, бид бүгдээрээ аав ээжтэй, эмээ өвгөөтэй, тэ? Бид нар одоо хин нэгэн бурхан, хин нэгэн сахиус, тэнгэр, тэ? Юу ч гэдгийг намайг ирээд хамгаална гэж бодоод идэг, тэ? Гэтэл яг үнэндээ бид нар өвөг дээдстэй залбирч ч юм уу, тэ? Өвөг дээдсийгээ бодох хэрэгтэй юм байна л тэ? Бидний гол хамгаалж идэг хүмүүс тэр сахиус гэдэг байгаа хүмүүс чинь бидний өвөг дээдс байдаг. За тэгээд энэ хүн 3 дугаар группийнхаа нээлттэй уншлагыг дуусгаж байна. Та хэд маань нэмэлтийг авах хүсвэл ороод ирээрэй. За ингээд та нартаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Дараагийн уншлагаараа дахиад уулзцгаая. Баяр таа.